За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгдээрээ сүүлчийн төвийг хэрхэн хэмжих тухай үргэлжлүүлээд үзье. За агуулгын хувьд өмнөх хичээлийн тухай, за тэгээд энэ сүлжээгээ ер нь хэрхэн хэмжих тухай төвийг нь. За энэ хичээлийг үргэлжлүүлж үзэхээр бэлэн болоод байна. За сүлжээний төв гэдэг бол одоо чухал ойлголт гэж одоо үзсэн бүгдээрээ. Сүлжээний төвийг олно гэдэг бол их чухал тооцооллуудын нэг хэсэг. Одоо анализ хийж байгаа, сүлжээг анализ хийж байгаа үед бол энэ бол чухал ойлголт байна. За түгээмэл хэрэглэгддэг одоо сүлжээг хэмжихийн тулд дөрвөн ойлголт байдаг гэж өмнө хичээлээр одоо бүдрээ үзсэн. Энэ бол одоо зэрэг буюу degree, за энэ хувь вектор гэдэг юмыг ашиглаад, за энэ closeness гэж энийг болохоор монгол руу neutral гэж хөрвүүлээд байгаа. За мөн хамаарал гэж. Энэ дөрвөн энгийн ойлголт бол одоо сүлжээний төвийг хэмжихэд чухал ач холбогдолтой гэж ингэж үзсэн байж байгаа. За зэрэг гэдэг бол одоо тухайн төлөөлөгчийн хөршүүдийн нийт тоо. За хувийн вектор буюу одоо пэйж ранк бол нэг рүүгээ холбогдсон хөршүүдийн тоо гэж хэлж байгаа. За neutral гэдэг бол одоо хоорондоо ойрхон байгаа төлөөлөгчдийн зэргийг хэлж байгаа. За хамаарал гэдэг бол одоо тухайн төлөөлөгчөөр дамжиж байгаа логин замуудын тоог нь хэлж байгаа. За төлөөлөгч гэж бол одоо энэ нод гэдэг юм аа бид нэрлээд байгаа юм social сүлжээн дээр тохиолдолд. За нодыг бол одоо янз бүрийн нэрлэлтийг монголоор хаана хэрэгжилж байгаагаас хамааруулаад. За бидний хувьд бол одоо сүлжээний тухай ярьж байгаа. Social сүлжээний тухай ярьж байгаа учраас төлөөлөгч гэдэг үгээр хэрэгжилж явж байгаа. За энэ дээр бол одоо жишээ нь сүлжээ авч үзсэн. За хэмжээсүүд бидний одоо гол зорилго бол сүлжээний хэмжээсийг л одоо хэмжих гэдэг байгаа. Байх нь. За ямар төрлийн асуудал болохоос хамааруулаад одоо сүлжээг бол олон аргаар хэмжиж болдог юм байна. За хамгийн энгийн бөгөөд хамгийн хялбараар бол одоо сүлжээний төвийг зэрэгээр хэмжих үү. Одоо degree centrality гэж ингэж хэлж байгаа. За ингэж хэмжих юм бол яг гэхдээ зэрэг тухайн төлөөлөгч хэдэн холбоос бусад төлөөлөгчтэй үүсгэсэн байгааг бол одоо тэр нь бол одоо хамгийн их холбоос үүсгэсэн. За тэр төлөөлөгч бол сүлжээний төв болж явж байгаа. За тухайлбал одоо энэ жишээ байна. Өөрөөр хэлэх юм бол одоо хамгийн олон холбоос үүсгэж байгаа болохтой зэрэг төв болох магадлал өндөртэй. Өөрөөр хэлбэл одоо хэн хамгийн их хөрштэй байна. Тэр бол одоо сүлжээний төв болдог байх нь энэ аргаар. За тухайлбал одоо энд нэг одоо A гэдэг сүлжээний төлөөлөгч байх нь. За энэ бол зэрэгээр төвийг хэмжих аргаар бол яагаад гэвэл энэ бол хамгийн их бусад руугаа холбогдсон байгаа учраас сүлжээний төв гэж явж байгаа нь. За сүлжээний төв болно гэдэг бол их чухал ойлголт. За энийг одоо өөрт тохирсон аргаар хэмжиж мэдэх нь бол бас их чухал ач холбогдолтой ийм зүйл байна. За энэ нөхөрл одоо хамгийн их инфлюенс хийж байгаа гэж бид нар ойлгож байна. Тухайлбал инфлюенс гэдэг бол одоо нөлөө үзүүлж байгаа гэсэн үг. За ингээд маркетинг одоо маш олон төрлийн зүйлийг бол энэ хэмжих аргаар сүлжээний төвийг олж байгаа. За тэгээд нөлөөлөх энэ аргаар хэмжүүлж болох нь тухайлбал сүлжээний төвийг мэдснээр. За бид нар бол network X гэж ийм хамгийн хэрэглээтэй хамгийн одоо хэрэглэж байгаа ийм сан хэрэглээд байгаа. За энэ санг ашиглаад энэ бол өөрөө одоо degree centrality гэж биелэн хэрэгжүүлсэн байдаг байна. За энэ функцийг ашиглаж хэрэгжүүлнэ. За энийг бол одоо хэдүүлэн гэрийн даалгаварт хийх ийм явж байгаа. За энэ дээр бол хайгаад байх юм байхгүй зүгээр network X гэдэг сангаа ашиглаад тэгээд дотор бол одоо degree centrality гэж ийм бэлэн функц байна. За энийг ашиглаад бол зэргийг ашиглаж сүлжээний төвийг хэмжих. За дараагийн нэг хэмжих арга бол одоо neutralаар буюу closeness centrality гэж ийм хэмжих арга сүлжээний төвийг хэмждэг.
За сүлжээний нэгтгэлээр хэмжих арга нь болохтой зэрэг нэг төлөөлөгч нөгөө төлөөлөгчдөө хэр ойр одоо нягт гэдгийг харуулах нь. Монголоор бол одоо closeness гэдгийг болохтой зэрэг нягт гэж орчуулад байгаа. За ингэхийн тулд тухайн төлөөлөгчөөс бусад төлөөлөгчд рүү хүрэх хамгийн бага замын дунджийг ашиглан тооцоолдог байна. За тухайлбал одоо манайд бол сүлжээ байна. За нийт одоо 5-8 төлөөлөгчтэй юм сүлжээ байна. За эндээс бол одоо хэн нь хамгийн нягт холбоостой бусдтайгаа байгаа вэ гэдгийг нягтлаар нь тооцож олдог арга байдаг байна. За тухайлбал одоо D-гээс D гэдэг болохтой зэргийн төлөөлөгчөөс бусад төлөөлөгчд рүү хурж байгаа хамгийн богино замуудыг тооцож явах нь. За тухайлбал A үрдүүд бол 3 байх нь, B үрдүүд бол 2 байх нь гэх мэтлээ. За ингээд энэний дундаж гэдэг бол арифметик дундаж гэсэн. За нийт өөрийг нь олзуухгүйгээр 7 төлөөлөгч байгаа. За тэгээд хооронд төлөвлөлт гэнэ арифметик дундажийг нь авчихаар бол дундаж бол одоо 171 гэж таах юм. За яг үүнтэй адилхан одоо A-гээс жишээ нь A гэдэг төлөөлөгчөөс бус төлөөлөгч рүү холбогдож байгаа short spot хамгийн богино замыг бол тооцох нь. За одоо B үрдүүд жишээ нь 1 гэсэн ийм short spot хэмжлээ одоо H үрдүүд 4 байх нь. За ингээд энэний дундаж гэдэг бол 343 гэдэг ийм тоо гарч ирэх нь. За эндээс юу гэж хэлэх үгтэй зэрэг одоо D бол сүлжээний төв байх магадлал хамгийн өндөр болж байна A-д харьцуулбал. Ягаад гэвэл одоо хамгийн бага дундажтай байгаа нь хамгийн ойрхон байгаа бол одоо энэ аргаар илтгэж идэг байх нь. За энэтэй адилхан бусад одоо H-с, E-гээс, F-с гэх мэтлэн ингэж хэмжээд за тэгээд хамгийн бага утгатай байгаа, хамгийн бага дундажтай байгаа тэр бол сүлжээний төв нь болж явж байгаа. За энэ дээр бол одоо энэ хэлбэр аргаар тооцох маягаар явахад бол D бол жишээ сүлжээний төв болж байгаа. За энэ нягтлаар сүлжээний төвийг тооцох аргыг бол мөн л одоо networking гэдэг сангаа ашиглаад за энэ дээр бол closeness centrality гэж ийм бэлэн функц байдаг байна. За энийг ашиглаж энэ аргыг хэрэгжүүлэх сүлжээний төвийг болгох тоо. За энэ удаад бол одоо эндээс эхлээд бол хэдийгээр даалгаврууд зайлшгүй хийгээд явах хэрэгтэй байгаа. За энэ удаагийн даалгаврууд бол одоо 50-аас дээш төлөөлөгчтэй сошиал сүлжээ үүсгээд за тэр үүсгэсэн сошиал сүлжээнийхээ төвийг саяны энэ одоо хичээлээр үзсэн хоёр аргаар хэмжих нь. За тэгээд маш нь бол Moodle дээр онлайн дээр бол онлайн e-learning платформ дээр даалгавар авах гээд нэг хавцас үүсгэж чинь. За тийшээгээ одоо энэ хийсэн даалгавруудаа аплод хийх юм. За одохгүй дараагийн хичээлээр уулзъя.